За тэгэхээр эрүүл мэндийн сайд энэ дээр нөгөө төсөл арга хэмжээ гэж би асуусан. Ямар төсөл арга хэмжээ явсан бэ гэдгийг л асуусан. Эмийн чанар дээр яг тэрийг одоо танаа яамнаас мэдээлчихүн байна уу? Яг ямар төсөл явцсан? Бид нар бол одоо ингээ хийгээд байна гэдэг гэтэл яг сонгогчдод ард иргэд бол тэрийг мэдрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр юу хийцэн бэ гэдгийг тодорхой л хэлчмээр би одоо тодорхой хариулт авахыг хүссэн. За энх хамгаалалтын сайттай бол санал 1. Тэгэхээр та тэр одоо хууль зүйн зохицуулт дээр манлайлаад одоо би ч гэсэн цуг явъя. Хоёлаа энэ дээр энэ ажилд орох боломжийг нь хангаж өгье. Тийм ээ. Төрийн албаны зүгээс ирсэн одоо энэ дүнгээр үл ерөөсө хоёрхан яам л шаардлага хангаатай шүү дээ. Байгаль орчин 1 минутаар 2 удаа авах хэрэгтэй байгаа. Хугацааны хувьд бол болцсон баг. 2 яам байгаль орчин аялал жуулчлалын яам, хөдөлмөрийн яам, хамгааллын яам 2 гайгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байраар хангаж байгаа асуудлаар тий. За баясгалан гишүүн энэ мэдээллүүдийг бол өгөх ёстой шүү. Энэ бол хуулийн хэрэгжилт юм аа гэдгийг хэлж जैन. За Минцаахан сайд эмийн чанарын асуудал бол их сайн болсон гэж одоо дүгнж байгаа юм байна шүү дээ. Сайн юм дээр хэрэгжилтэн дээр Мөнхсайхан сайд. Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан. Яг төсөл арга хэмжээний биелэлтэн сайн явж байгаа л гэж дүгнж байгаа. Энэ дээр яг зүгээр нэгдүгээрт энэ эми манай улсад ер нь чанаргүй юм үнэтэй байгаагийн гол шалтгаан манай улсын хүн ам цөөтэй эми бизнест ер нь тоо ширхгээс их шалтгаалдаг юм л дээ. Тийм учраас бид нэг их үүсвэрийн худалдаа авалт буюу гадны хатуу зохицуулалттай улсуудаас үйлдвэрүүдэд шууд хилцэл хийгээд чанартай эмийг хямд үнээр хангах энэ бодлого маань хийгдээд эхний 30 төрлийн эм тариа нь орж ирээд ард иргэд хүрчээд байна. Нэгдүгээрт энэ төсөл маань сайн явж байна. Энэ үргэлжилж байна. Хоёрдугаарт бид нар энэ эмийн одоо чанарыг нь баталгаажуулдаг энэ лабораторийн ажил маань зураг төсөл нь хийгдээд барилгын ажил нь хийгдэх төвшөнд явж байна. Энэ төсөл маань амжилттай үргэлжилж байна. Гуравдугаарт эмнэлгийн захин бүртгэл мэдээллийн систем маань амжилттай хийгдэж байна. Монгол улсад орж ирж байгаа хил гайлаар орж ирж байгаа. За гүйцэж хариулъя. Монгол улсын гайлаар орж ирж байгаа бүх эм тариа үнийн дүнтэйгээ тоош хэрэгтэйгээ баркодтойгоо бүгдөө бүртгэгддэг болж байна. Ингээд аль бөөний худалдааны төвөөр аль эмийн сангаар дамжаад хаана хэрэглэгдэж очичвоо. Монгол улсын зах зээл дээр ямар эм тариа ямар нөөцтэй байна гэдэг энэ бүх бүртгэл мэдээлэл байдаг бий болж байна. За мөн одоо захим эмийн жор маань бас нэг хэсгээ бодох юм бол нэг хугацаагаа бодох юм бол нэлээд төлөвшөж байна. Ингэснээрээ эргээд бидний эмийн зохисгүй замбраагүй хэрэглээг зэгслэх энэ ажил маань бас амжилттай үргэлжлээд явж байна. Гэх мэтлэн эмийн зохицуулалт дээр хийх энэ чанартай эмийг хямд үнээр аюулгүй хангах энэ бодлого маань манай улсын төвшөнд одоо өнгөрсөн хугацаанд хийж төлөвлөсөн төвшөнд хүрхүүц хэмжээнд явж байна. Гэхдээ энэ маань болчлоо гэсэн үг биш. Цаашдаа үргэлжлүүлээд маш их хийх ажил биднэрт байна. За одоо 2 сайд хариулт өгье. За баясгалан гишүүний асуултанд нэмж хариулъя. Эмийн чанарын тухай асуудлыг асуусан. Тэгээд эмийн чанар орц найрлагын тухайд нөгөө дэлхийн стандарт нь байх ёстой. Эмийн нөгөө бүрдүүлэгч орцууд нь ямар байгаа лээ гэдэг дээр бас төвлөлт хийгээд энэ дээр эрүүл мэндийн яам бас тодорхой хэмжээнд би ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс ч гэсэн бас энэ асуудал руу нэлээд ороод гол нь зүгээр асуудал нь бид нар тэр стандарттай байгаа юм байлээ. Ямар эмний орц найрлага нь хэд байх ёстой гэдэг. Тэгээд тэн дээр нөгөө нийлүүлэгч гэдэг сая системийн хувьд бол зас сайжруулах ёстой зүйлүүд анхаарал явуучих гэдэг дээр ажиллаад явж байгаа гэдгийг бас хэлэх зүг баг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах тухай асуудал дээр 25 орон тоо тутамдны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой. За өгөө бол яг үхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих тухай
санд тэр хөдөлмөрийн үйлсийн доод хэмжээгээр хураамж төлөх ёстой. Төлбөр төлөх ёстой. Тэгээ энэ ажил маань За. Салдангийн одон туяа сайд нэмж хариулъя. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас ажлын байраар хангах асуудал дээр манай яам бол бас 100% бэлтгэлтэй байгаа. Салбарын хэмжээнд одоо нийт 81 хүн байдаг. За хөдөө орон нутагт бол бас нөгөө болсон хүчний хомслоос болоод зарим газар одоо бас ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байраар хангах юу бол бас жоохон бага байдаг. Яг тэгэхээр нарийн нөгөө мэрэгжилт бас заачдаг. За нийт байгууллагын хувьд гэвэл түрүүн бас бас гишүүн асууж исэн. Манайх бол ер нь энэ нийт одоо салбарынхаа гүйцэтгэлийг бол нөгөө олон улсын индексээр ерөнхийдөө бас үнэлээд явдаг. Тэгэхээр нийтдээ манайх нэг 180 орноос одоогоор 143 орн дугаарт ирэмблэгдсэн нэг 48% буюу орчимжуулах шаардлагатай гэсэн дээр байдаг. Энэ дээр хамгийн гол одоо зөрчил нь юу вэ гэхээр энэ агаарын бохирдол